явж хөгжимчин алтан туул. Vorsitzende der Stiftung Zimdim Batchulung Алтантуул. Морин ур чуулгын өсвөр хөгжимчин залуу ур бүтээлч Төмөр Хоёг. Der Solo-Kopfgeigenspieler, so wie der die erste Geige spielt, also der die erste Pferdekopfgeige im Orchester spielt, der junge Musiker Batchulung. Төмөр Хоёг. За ингээд хамгийн хөв одоо морины уралдаанаар бол даалын уралдааны дүнгээс эхлэгч байна. Бага насны ангиллын хүүхдүүдийн шагналыг гатуулъя. За энэ шагналыг гатуулж өгнө хэмээн Төмөр Хоёгийнхаа урьж байна. За 3 дугаар арийн шагнал. So wie bei dem Pferderennen, da werden ja die jüngsten Fohlen zuerst geehrt. Daher beginnen wir mit den jüngsten Teilnehmern. Wir hatten ja 3 Kategorien bei dem Wettbewerb, der Kinder, der Jugendlichen und der Erwachsenen. Und beginnen können wir jetzt mit der Kategorie der Kinder. Den dritten Preis. За баяр хүргэе. За баярлаа. За ер нь уралдаан хэр хэцүү байв? Амар хэцүү байсан. Ханаас ирсэн бэ? Чикагоогаас, Америкаас. Мэргэжлийн багш нь? Давтай. За тэгээ багштай хандаад бас юу ч хэлмээр. Баярлаа. Хоёрдугаар байж Ихэс Ганцаач. Und den ersten Platz gewinnt. За энэ удаагийн бага насны ангиллын тэргүүн байж хөнөөс Тосон Наранбаа. Өөрийгөө төрүүлнэ гэж бодож ирсэн үү? Мэргэжлийнх нь багш нь хийн тэр одоо хандаж үг хэлэх хүмүүс байна уу? Миний аав. За охин төрүүлсэн чи ямар санаг? Сайхан биш тийм чи баг өөрөө төрүүлснээс илүү баярлдаг юм байна. Тийм. Миний сайхан байлаа. Миний охин үнэхээр яг сарын өмнөөс би охиндоо зааж эхэлсэн. Тэгээд миний охин маш сайн бэлдсэн өөрийгөө аавынхаа төлөө зүтгэсэн. Энэ уурыг багасаа сонсож ирсэн энэ хөгжмийг тийм ээ. Тийм болохоор ер нь бол сурахад бас төхөн байсан болов гэж бодож байна. За цаашдаас өөр морин ураараа өөр ямар гоё зүйлийг тооцоорой гэж бодож байна юм. Би нөгөө эхлээд би тэр бодоогүй. Гэхдээ одоо ер нь үргэлжлүүлээд тоглоё гэж бодож байгаа. За амжилт хүсье. За энэ одоо дунд насны ангиллын шагнал асуулт хүсэл ярьцгаан хийж байна. Дунд насны Wir gratulieren den Prämierten und beginnen gleich mit der Prämierung der Kategorie der Jugendlichen. За энэ шагналыг гардуулмаар хэмээн Европ дахь 30-ын төрийн тэргүүн золтой болж байна. Und wir bitten Herrn Solzeier auf die Bühne, den Vereinsvorsitzenden der Pferdekopfgeigenspieler hier in Deutschland. За 3 дугаар арийн шагнал. За 3 дугаар арийн шагналыг Оргил Батчаар.
За баяр хүргэе. Баярлалаа. Сэтгэл ямар байна? Гоё. Муу мороор сурахтан тусал дэмжижсэн хүмүүстэй хандаж юу гэж хэлэх вэ? Маш баярлалаа. За хаанаас оролцож байгаа вэ? Германд. Германаас сургуулаас оролцож. Тий. Den zweiten Preis Хоёрдугаар орон заяа Баатар. За дунд насны ангиллын тэргүүн байрны шагналт Den ersten Preis in der Kategorie der Jugendlichen hat тэргүүн барийн шагналыг мөнх цул Баатар байна. За баяр хүргэе. Баярлалаа. Өөрийгөө ингэж төрүүлнэ гэж бодож ирсэн үү? Одоогүй яа. Тэ сюрприз байлаа тий. За тэгээд мориороор хэр зэрэг хугацаанд хичээлсэн бэ? Одоо 6 наснаас болсон. Өөртөө бол нэг амар ихтэй байгаагүй яа тий. За тэгээд гоё аз тий. амар гоё. За тэгээд мориор сурахтан тусал дэмжсэн багш нартай юм уу хүмүүст хэлэх үг байна уу? Зүнх баярлалаа. Мэргэжлийн багш. Баярлалаа багшаа. Жамшран багш. За амжилт. Насны төвчдийн шагналыг ардуулсан хэмээн төвшин сайхныг авч байна. Jetzt beginnen wir mit der Prämierung der Erwachsenen, die in der Kategorie der Erwachsenen die ersten 3 Plätze. Гуравдугаар байрны шагналыг Den dritten Platz hat тоглож байгаа бүтээгдэхүүнийг ойлгож хийж байгаа зүйл хангасан гэдэг байна. Өчигдөр бол зөвхөн зөвхөн хийж чадж байгаагүй юм хамгийн том чадвар гэж байна. ein wichtiges Kriterium bei der Auswahl der Musiker bei der Prämierung war, dass man den Inhalt des Musikstücks spürt und dieses Gespür, dieses Gefühl mit der Pferdekopfgeige auch gut ausdrücken kann. Also diese Ausdrucksweise war ein sehr großes Kriterium bei unserer Entscheidung. за гуравдугаар байрны шагнал Хоёр өдрийн ерөнхий шүү. Араа хацуг Roman Hanke kommt aus Holland. За баяр хүргэе. Баярлалаа. Өөрийгөө ер нь шагналт байранд орно гэж юу бодож ирсэн үү? Die verwacht, nee, zeker niet. Ik had wel natuurlijk gehoopt, maar... Шагнал аавна гэж би өөрөө юу яагаагүй хүлээж байгаагүй гэж юм. Гэтэ сэтгэл их өндөр байна. За хичнээн жил мориорыг сурж байгаа вэ? Ik speel al veel jaren morgenhoor, maar meestal als begeleiding. Maar nooit echt als solist. Dus afgelopen week heb ik echt als solist geoefend. Би морин хорыг бол маш олон жил тоглож байгаа. 10-аас дээш жил. Гэхдээ яг ингээд ганцаараа ингээд соло тоглохыг бол нэг сайн тэгж тоглож байгаагүй болохоор сүүлийн 2-7 хоног бол солог ингээд юу яасан сологоор маш их хичээлж эхэлсэн гэж. За баяр хүргэе. Тэгээ цаашдаа. за насны төвчдийн 2-дугаар байрны шагнал Den zweiten Platz in der Kategorie der Erwachsenen 본인들이 어르신 적도 적용 코치
За баяр хүргэе. Baïkla. Je suis vraiment hyper heureux et très touché de gagner ce prix parce que c'est une culture que j'adore, la Mongolie, et avoir ce prix-là, ça me touche vraiment. Vraiment. Би Монгол хөгжинд маш их хайртай. Тэгээд энэ шагналыг авсандаа үнэхээр их баяртай байна. Үнэхээр их баяртай байна. Маш их сэтгэл хөдлөж байна гэдэг чинь. Өөрийгөө ер нь ингээд бас шагнал байранд орно гэж юу бодож ирсэн үү? Est-ce que tu as cru que tu vas avoir un prix comme ça? Est-ce que tu as pensé avant? Avant, non, je pouvais pas m'imaginer. Et ça me donne envie de donner encore plus à la Mongolie, à la culture mongole. Ça me donne... Est-ce que tu as бодоогүй шагнал аавна гэж бодоогүй. Ер нь бол үнэхээр дуртайдаад ирсэн Монгол урлагт Монгол хөгжинд үнэхээр дуртайдаад ирсэн. Тэгээд шагнал авчлаа гэдэг. Je pouvais pas imaginer le premier jour où j'ai acheté le Morin Khur à Mandar, qu'un jour je serais là et que j'aurais ce prix du premier jour où j'ai acheté Morin Khur à toi. Oui. Le premier jour où j'ai acheté le Morin Khur, je pensais pas qu'un jour je serais là maintenant avec toi et j'aurais хэдэн жилийн өмнө Парист надаас мороор авч ирсэн. Тэгээд тэр өдрийг бодохоор одоо ингээд би шагнал аваад зогсож байгаа даа бүр итгэж чадахгүй байна гэдэг чинь. За одоо баярлаа гэдгээ талхлаа. Je vous remercie surtout Mandar et Dalai, son frère, qui m'ont beaucoup aidé. Steve Morel en Mongolie aussi, avec ses vidéos qui m'ont beaucoup aidé. Et tous les gens qui m'ont soutenu et toutes les rencontres, tous les Mongols qui sont toujours si accueillants et généreux. Voilà. За одоо энэ уралдаанд бэлдэж өгсөн одоо гол бэлдэж өгсөн багш нар манай төрсөндөө далай жаргал гээд Франц улсад амьдарч байгаа. Өнөөдөр ирж чадаагүй. Тэгээд одоо далай жаргал болон надад бид хоёрт одоо аягүй талархаж байгаагаа маш их илэрхийлж байна. За багш нас байгаа шүү дээ. Prochaine étape en avant, faut aller en Mongolie, prochaine étape. Тэгээд одоо дараагийн зорилго бол одоо Монголд очих зорилготой байгаа гэдэг чинь ирээдүйд. За шавин ингээд шагнал авсанд бас баяртай байгаа зү. Маш баяртай байна. Одоо төсөөлөгөө өгсөн тэгээд авчлаа. Баяр хүргэе. За тэгээ олон бас мундаг шавнарыг төрүүлээрэй гэж бас шамж гисэн бас хэлье. За баярлалаа. За амжилт хүсье. За Мессэн төгсчдийн тэргүүн байрны шагнал Und den ersten Preis in der Kategorie der Erwachsenen hat Баяр хүргэе. Баярлалаа. За өөрийгөө ер нь төрүүлнэ гэж бодож байна. Яг уралдаанд бол угаасаа анхнаас орохдоо сайн бэлдээд ер нь юу гэж хожигдно гэж орохоо. Тэгээд айлч чадхаараа л тэгээд хичээлээ. Хэдэн жил хичээлж байгаа? Би одоо 10 гаруй жил хичээлж байна. Би Америкийн нэгдсэн улсаас оёж явж байгаа. Намайг анх өвөө маань мороор юм байсан. Тэгээ өвөө эмээдээ баярлаа гэж хэлээ. Манай анхны багш Батгэрл гээд хаан урж чуулгын багш байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улсад маань надад заа сургасан Хатан бол төгстэй баярлаа гэж хэлье. За амжилт баярлалаа. За ингээд 3 насны ангийн шагналыг хамтарч дууслаа. Одоо бид маш хүндтэй, маш сайхан шагналыг гадуулж байна. Үүсгэн хагасны нэрвж шагналыг түүний эхнэр Ариуна гадуулж өгөх юм гэж